Эрхэм нийслэлчүүдээ, эрхэм хурлын дарга, эрхэм төлөөлөгчдөө, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаа, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 8 дугаар хуралдааны 2 дугаар хилцүүлгээр хилцгээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өргөн барьсан нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хурал дахь Монгол Ардын намын бүлэг 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуралдааны дэгийн 13 дугаар зүйлийн 2 заасны дагуу Монгол Ардын намын бүлгээс дараах өөрчлөлтүүдийг тусгахаар санал гаргаж байна. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгахаар санал гаргаж байна. Үүнд 1. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн 3 дугаар заалтын 3.2.1-1 нийслэлийн засаг даргын хамгийн газар 160 тэрбум 295 сая 353.3 мянган төгрөгийг нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ 20 тэрбум төгрөгийг тус 16 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх. 3.2.1.2 Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 85 тэрбум 18 сая 563.9 мянган төгрөгийг нөөцийн махны хүүгийн хөнгөлөлт 8 тэрбум 65 сая 634.6 мянган төгрөгийг тус 3 тэрбум 700 сая төгрөгөөр бууруулах. 3.2.1.6 агаар орчны бохирдолтой тэмцэх газар 94 тэрбум 53 сая 313.1 мянган төгрөгийг сайжруулсан түвшний тээвэрлэлт, хадгалалт, хяналт шалгалтын зардалд, борлуулалтын урамшуулал 46 тэрбум 345 сая 460 мянган төгрөгийг тус 7 тэрбум 500 сая төгрөгөөр бууруулах. 3.2.1.14 нийтлэг үйлчилгээний газар 21 тэрбум 300 сая 438 мянган төгрөгийг 3 тэрбум 800 сая төгрөгөөр бууруулах. 3.2.1.28 нийгмийн хамгааллын тусгай төв 3 тэрбум 868 сая 539.9 мянган төгрөгийг 1 тэрбум төгрөгөөр бууруулах. 2. Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн 4-р хавсралт буюу нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээний жагсаалтын төслийн 4-т тусгагдсан сэлб дэд төвийн орон сууцны иж бүрэн зохицолбор хорооллын санхүүжих дүнг 5 тэрбум 716.7 сая төгрөгөөр бууруулах. 3. Мөн тогтоолын төслийн жагсаалтын 2-т тусгагдсан ариутгах бохир усны туулныг коллекторын байгууламжийн ажлын санхүүжих дүнг 5 тэрбум 716.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тогтоолын төсөлд тусгах саналтай байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хилцүүлэхээр өргөн барьсан нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд бүлгийн хурлаас гарсан санал дүгнэлтийг тусгаад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаар хилцүүлэн баталгыг хурал дахь Монгол Ардын намын бүлэг дэмжиж байгааг илэрхийлье. Хилцэн шийдвэрлэж өгнө.